тэгэхээр экологийн шинжилгээ ухааны хамгийн гол асуудал бол популяц байдаг. Тэгэхээр ер нь популяц гэдэг нь юу вэ гэхээр тодорхой дэвсгэр нутгийг эзлэн дарахсан нэгэн зүйлийн организмын хэсэг бүлэг бодгол бэлсийн нэгдлийг популяц гэж нэрлэдэг байгаа. За популяц гэдэг нь populus буюу хүн ам, оршин суугчид гэсэн утгатай латин үг бөгөөд дайнын биологч Йогенсен 1903 онд уг нэр томьёог экологийн шинжилгээ ухаанд оруулж ирснээрээ одоо энэ шинжилгээ ухааны хөгжлийн зам эхэлсэн гэж үздэг. За популяц хэрхэн үүсдэг вэ гэдэг талаар авч үзье. За ургамал амьтны зүйл бүхэн янз бүрийн хэсэгтэй харилцан адилгүй орчин нөхцөл бүхий тодорхой нэг газар нутгийг эзэмшсэн амьдардаг. Энэ газар нутгийн тухайн зүйлийн эзэмшил нутаг буюу ареал нутаг дэвсгэр гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ эзэмшил нутгийн янз бүрийн хэсгүүдэд орших хэсэг бүлэг бодголууд нь бие биесээ тусгаарлагдаад хоорондоо эвцэлдэж үржихгүй болж тусгаарлагддаг байгаа. За ийм замаар ерөнхий генийн сантаа морфологийн хувьд төстөө амьдралын нэгдсэн эргэлттэй хэсэг бүлэг бодголууд л одоо популяцийг үүсгэдэг байгаа. Популяц буюу популяцийн ангиллын талаар авч үзье. Тэгэхээр популяцийн одоо яг үндсэн тодорхойлолт бол нэгдмэл нэг газар нутагт хамт оршин амьдарч бие биедээ байнга харилцан нөлөөлдөг хүрээлэн буй орчны нөхцөлийн өөрчлөлтийг тэсвэрлэн тоо толгоон байдлаа удаан хугацаанд тогтмол барих чадвар бүхий нэг зүйлийн бодголуудыг популяц гинэ гэсэн ерөнхий тодорхойлолт байдаг. За Оросын холбооны улсын эрдэмтэн Наутов популяцийг 3 ангилсан байдаг. За эгэл популяц, экологийн популяц, за газар зүүн популяц гэж 3 ангилсан байгаа. За тэгэхээр эгэл популяц гэдэг нь юу вэ гэдгийг авч үзье. За эгэл популяц нь нэг төрлийн эзэмшил нутгийн багахан хэсгийг эзэгнэн оршиж байгаа зүйлийн доторх бодголын цогц бүтц юм. Байгалийн нөхцөлд эгэл популяцууд одоо хоорондоо хил хязгаар нь арилаад тэдгээр нь хоорондоо хутгалдах явдал цөөнгөө тохиолддог байгаа. За жишээлбэл амьтад л гэхэд төлөлөх, нүүдлэх, шилжих үедээ тусгаарлалгүй болох ба ургамалд тоос хүртээгчд болон салхины тусламжтайгаар тоосоо тараах, үр жимсээ тараах үедээ ямар ч тусгаарлалгүй болдог тохиолдлууд байдаг. Экологийн популяц гэдэг нь энгийн популяцуудын нийлбэр байдлаар бүрэлдэж бий болдог. Энэ нь үндсэндээ тодорхой биогоценозод тохиолдох зүйлийн доторх бодголууд томоохон бүлгүүд байна гэсэн үг. За жишээлх юм бол одоо бараан хэрэм, нарсны хэрэм, гацуурын хэрэм, жодооны хэрэм гэх мэтчлэнгийн одоо эгэл популяцууд нийлж экологийн популяцийг үүсгэдэг гэдэг нь энэ дээрээс харагдаж байна. За тэгвэл газар зүүн популяц гэж юу хэлэх вэ гэхээр экологийн популяцуудаас бүрэлдэх ба газар зүүн хувьд амьдралын нэг төрлийн нөхцөлтөө нутгуудад сууршин амьдарч байгаа бодголуудыг хэлнэ. За газар зүүн популяц нь үр төлөрхөх чанар, биеийн хэмжээ болон эколог, физиолог, зам дөрөх зэрэг олон шинжээр хоорондоо ялгаатай байдаг. За жишээ нь тэсийн голын шугуй ба хинтийн нурууны ойн хэрэмний популяцууд өнгө цэсний хувьд бол өөр байдаг нь энэ жишээгээр тайлбарлагдана. За тэгэхээр популяцийн үндсэн үзүүлэлтүүдэд төрөлт, тоо толгой, цэвэр өсөлт, нягчил гэсэн зүйлүүд орохоос гадна мөн үхэл хорогдол ордог. За тэгэхээр бид популяцийн үндсэн шинжүүдэд бол эдгээр 5 шинжийг авч үзэх нэ. За тэгэхээр популяцийн одоо үндсэн шинжүүдийг одоо тодорхойлох юм бол за тухайн нутаг дэвсгэрт юм уу эсвэл эзэлхүүнд байгаа. За эзэлхүүн гэдэгт нь одоо усны амьтдыг ярьж болно. За нийт бодголын ерөнхий тоо бол бид популяцийн тоо толгой гэж үздэг. За тухайн популяцад нэг ч хугацаанд шинээр төрсэн бодголын тоог бид төрөлт гэж нэрлэнэ. За тухайн популяцад мөн нэг ч хугацаанд үхсэн бодголын тоо болон
популяцаас явсан амьтдын тоог бид үхэл хорогдол гэж нэрлэнэ. За популяцийн нийт бодголын тооноос үхэл хорогдлыг хасаж төрсөн бодголыг нэмж тооцсон үзүүлэлтийг популяцийн цэвэр өсөлт гэж нэрлэнэ. За харин тухайн нэгж талбай юм уу эсвэл тодорхой хэмжээний эзэлхүүндэх бодгол болон биомассын тоон үзүүлэлтийг популяцийн нягт шилгэнэ. За тэгэхээр бид популяцийн үндсэн үзүүлэлтийг дэлгэрүүлэн тайлбарлалаа. За тэгэхээр популяцийн нягтлал нь жиг дархалттай, бүл маягийн дархалттай, цацагдмал маягийн дархалттай гэж ангилагддаг. За тэгэхээр жиг дархалттай гэдэг нь байгалийн нөхцөлд бодголууд эзэмшил нутагтаа тэнцүү тоогоор жиг дархсан суурших үзэгдлийг бид жиг дархалттай популяц гэж нэрлэнэ. За бүл маягийн дархалттай гэдэг маань огт ганцаараа амьдардаг амьтан гэж байдаггүй. Тэгэхээр бүлээр амьдрах ёсыг колон, сүрэг, сүргэлэл гэж нэрлэдэг байгаа. За цацагдмал маягийн дархалттай популяцад популяцийг бүрдүүлэгч бодголууд хэсэг бүлгэрээ нэгдэж бүл үүсгэх ба тэдгээр нь бие биеэс харьцангуй тусгаарлагдсан байдаг. За жишээ нь тарваг, оглоо мэтийн сүгэр боожгч амьтдын популяц ийм маягийн дархалттай байдаг. За дараа нь популяцийн бүтэц гэсэн ойлголт байна. За популяцийн бүтэцэд зүйлийн бүтэц, хүүсийн бүтэц, орон зайн бүтэц, насны бүтэц, зан арын шингийн бүтэцүүд хамаарагддаг. Зүйлийн бүтэц гэж юу вэ гэж. За популяц бол зүйл оршин тогтнох хэлбэр юм. За зүйл бүр тодорхой ареалтай түүн дээр популяцийн системээр оршдог байгаа. За хүүсийн бүтэц. За популяцийн хүүсийн харьцаа 50-ыг харьцах нь 50 буюу 1-ийг харьцах нь 1 харьцаагаар тодорхойлогддог. Гэвч зам байдал экологоос хамаарч хүүсийн харьцаа алдагдахад хүрдэг тохиолдлууд байдаг. Популяц бүр тодорхой орон зайд дасан цохилдсон байдаг. За орон зайд 3 хэлбэрээр тархсан байгаа. За жишээлбэл хөдөлгөөнгүй. За хөдөлгөөнгүй байдлаар гэдэг маань далайн шүр ч юм уу тийм ээ, эсвэл ургамал ч юм уу хамаарагдаж болно. За суурин байдлаар. За нэг нутаг дэвсгэрт нүүдлэхгүйгээр амьдардаг амьтдыг суурин амьтад гэж нэрлэдэг. За дараа нь нүүдлийн амьтад. За энэ нь улирлын байдалтайгаар хоол тэжээл болон халуун дулааны байдлыг зохицуулаад нүүн шилждэг амьтад бол энд хамаарагддаг. За эдгээрийг хамтдаа бид орон зайн бүтэц гэж нэрлэдэг байгаа. За дараагийн бүтэц бол насны бүтэц. За насны бүтэцийг Оросын эрдэмтэн Новиков 5 бүлэг болгон ангилсан байдаг. За шин төрсөн буюу нүдэ нэг хүртэлх амьтан. За хоёрт нь залуу амьтан. За энэ болохоор бэлэг боловсрох болоогүй өсөж буй амьтан. За гуравдугаарт нь бие гүйцээгүй амьтан. За энэ болохоор бэлэг боловсроход ойрхон болсон амьтан. За дөрөвт нь бие гүйцэн амьтан. Энэ нь бэлэг боловсрон үржих чадвартай болсон амьтан байгаа. За тавт нь хөгшин амьтан. Үржихэ болсон бодголуудыг хамааруулсан байдаг. За ингээд хамгийн сүүлийн бүтэц болох зан арын шингийн бүтэцийг авч үзье. За зан арын шингийн бүтэц бол нэлээн дэлгэрэнгүй ойлголт байгаа. За амьтдын зан байдлыг судалдаг шинжлэх ухааныг этологийн шинжлэх ухаан гэж нэрлэх бөгөөд за популяцийн дотор бодголуудын хоорондын харилцааг популяцийн зан арын шингийн бүтэц гэж нэрлэдэг. За зан арын шингийн бүтэцийг ганц нэгээрээ амьдардаг, колоноороо амьдардаг, бүлээрээ амьдардаг гэж ангилна. За тэгэхээр сүрэг гэж юу вэ гэдэг ойлголтыг авч үзье. За удаан хугацаагаар байнгын нэгдэлтэй амьдрахыг сүрэг гэж нэрлэдэг. За сүрэг нь дайснаас бие хамгаалах хоол тэжээлээ олж идэхэд давуу талтай байдаг. За үүнийг бид сүргийн зохион байгуулалт гэж нэрлэж байгаа. За сүргэлэх гэж юу вэ гэдэг ойлголт байна. Сүргэлэх үзэгдлийг төр зүрийн ба
одоо нүүдлийн шувууд одоо буцах үедээ төр зүрийн байдлаар сүргэлэл үүсгээд эргээд тардаг. За энэ үзэгдлийг бол сүргэлэл буюу сүргэлэх үзэгдэл гэж нэрлэдэг байгаа. За дараа нь бүлгийн эффект. Бүлгээр амьдрах нь бүлгийн амьдрах чадварыг дээшлүүлдэг гэдгийг бид дээр жишээн дээр бас тайлбарласан байгаа. За ингээд эсэлтийн ерөнхий шалгалтын 2019 оны A хувилбарыг даалгаварт ирсэн нэгэн хувилбарыг ажиллая. За популяцийн дархалтын хэлбэрүүдийг одоо тодорхойлтон зөв харгалзуулна уу гэсэн байгаа. За тэгэхээр бид сая одоо жиг дархалттай, бүл маягийн дархалттай, цацагдмал маягийн дархалт гэдгийг одоо нягтшил дээр үзсэн байгаа. За эндээс харж яхад популяцийг бүрдүүлэгч бодголууд орчиндоо тодорхой эрэмб, хэв маяг үүсгэхгүйгээр дархнаа гэж. За тэгвэл энэ бол бүл маягийн дархалт байгаа. Бүл маягийн дархалт. За дараа нь байгальд бодголууд эзэмшил нутагтаа тэнцүү тоогоор сууршнаа гэж. Энэ бол мэдээж жигд дархалт. Буюу байгальд дах бодголууд эзэмшил нутагтаа тэнцүү тоогоор суурших гэсэн байгаа. За тэгэхээр энэ бол мэдээж жиг дархалт байгаа. За харин популяцийг бүрдүүлэгч бодголууд хэсэг хэсгээрээ нэгдэн биеэсээ харьцангуй тусгаарлагдсан байна гэж. Тэгэхээр энэ бол цацагдмал дархалт байна. За тэгэхээр бидний зөв хариулт бол 1А, 2-ын C, 3А байна. За дараа нь элсэлтийн ерөнхий шалгалтын 2019 оны A хувилбарт ирсэн нэгэн даалгаврыг ажиллая. За популяцийн төрөлт болон төлөрхөх чанар нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлийг зөв сонгосон хувилбарыг олно гэсэн байна. За тэгвэл төрөлт болон төлөрхөх чанар нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйл гэхээр мэдээж одоо өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйл гэсэн үг. За махчин болон шимэгчдийн тоо цөөрнө. За махчин амьтан болон шимэгчдийн тоо цөөрөхөд мэдээж популяцийн өсөлт нэмэгдэж таарна. За өрсөлдөх цамжтын тоо цөөрөхөд мэдээж популяц энэ тоо толгой өсөж таарна. За өрсөлдөгчд амьтдын тоо нэмэгдэх юм бол популяцийн тоо толгой буурна. Хоол тэжээлийн чанар сайжирч хүрэлцэн ихсэх үед мэдээж популяцийн тоо толгой өснө. Хоол тэжээл хомсдвол популяцийн тоо толгой буурна. За шимэгчдийн тоо толгой нэмэгдэх юм бол мэдээж популяцийн тоо толгой буурах нь ойлгомжтой. Тэгэхээр 1, 2, 4 гэсэн хариултууд буюу C хувилбар зөв байна.